Элчин сайдын яам анх хизээ байгуулагдчихэва. Байгуулагдсан түүхийн хандлаар. За 2008 оны Улсын их хурлын тогтоолоор Монгол улсаас Шведийн онт улс суух элчин сайдын яамыг байгуулах Улсын их хурлын тогтоол гарч ирсэн. 2009 онд элчин сайдын яамны орон тоог тогтоох бас засгийн газрын тогтоол гарч ирсэн. Тухайн үед 3 дипломат ажилтан, 1 техник ажилтны орон тоотойгоор тусалж сайдын яамны одоо батлагдчихсан. За тэгээд 2009 оны 9-р сард элчин сайдын яамны зөвлөх нарийн бичгийн дарга, 2-р нарийн бичгийн дарга, жолооч, аж ахуй эрхлэгч гэх 3 хүний бүрэлдэхүүнтэй албаа хаагчид гэр бүлийн хамтаар Стокгольм хотод хүрэлцэн ирж ерөнхийдөө элчин сайдын яамны консулын үйлчлэгийг эхлүүлсэн байдаг. За сонирхолтой тоо дурдахад бол 2009 оны 11 сарын 12-нд тус элчин сайдын яамнаас анх олгосон төрсний гэрчлэгээ дугаар нь 0315 151 гээд 9 уран чим гэдэг хүүхдэд олгож исэн төрсний гэрчлэгээ юм лээ. Магадгүй сонирхолтой хүүхднээс. Ер нь бол Шведийн одоо сургууль суралцж байгаа 2 хэлтэй, 2 болон түүнээс дээш хэлтэй хүүхэд их хэлээ одоо их хэлний багшаар заалгаж хэлнийхээ хичээлийг үзэх эрхтэй. Одоо сургууль нь бол захиалуулах үүрэгтэй байдаг. Гэхдээ эцэг их нь бол өргөдөл гаргах ёстой байдаг. Дийлэнх эцэгчүүд бол анх бол манай нөгөө анх ирээд удаагүй байхад монголчууд бол тэр талтай нэлээд тийм хойрог байсан. Сүүлийн үед бол манай монголчууд энд амьдраад бас удаад ирэхээр ер нь хүүхдүүд мөн ч томроод ирж гин. Тэгээд швед хэлийг их сайн сураад монгол хэл нь муудаад ирж гин. Тэгээ алстаа ер нь тэгээд монголдо буцаад ингээд амралтаар очих зэрэгт монгол хэлний одоо бэрхшээл гарч ийн. Үүнээс үндслээд сүүлийн үед бол их хэлнийхээ хичээлийг үзүүлэх сонирхол манай эцэгчүүдэд маш их төлхөө байгаа. Маш идэвхтэй байгаа. Цаашдаа ч гэсэндээ энэ бол улам илүү одоо эцэгчүүд хүүхдүүдийнхээ их хэлэнд анхаарах нь ажиглагдж байгаа. Ирээд амьдарч яс 1 сар 1 айлд байсан. Тэгээд тэр айлын маань хүмүүс Христийн цуглаан, Есүсийн цуглаан байдаг газар гэж тэгжсэн. Тэгээд зааж өгсөн л доо. Тэгээд нэг цуглаан батсан. Тэр болохоор Эхагийн гэрч гээд өөр тийм урсгалтай тийм газар очсон байж байгаа. Тэгээд тэр бас бишээсэн л да. Миний хайж ясан цуглаан маань. Тэгээд дараа нь би бас нэг өөр испани хэлтэй цуглаанд очиж исэн. Гудамжинд хүнтэй тааралдаад тэгээд манай яг ижилхэн нэг урсгалын сайн мэдээний урсгалын сайн мэдээний тийм цуглаан байсан. Тэнд очисон. Гэхдээ хэлний асуудлаас болоод испани хэлтэй байсан хүмүүс англиар орчуулж өгчөөсөн ч гэсэн асуудалтай байсан учраас тэд намайг New Life сүмд New Life цуглаан руу яв гэж холбож өгсөн байгаа. Пастортай маань холбож өгсөн байж байгаа. Тэгээд 2005 оны 7 сард анх сүмдээ иржсэн да. Тий байлгүй яг ерөнхийдөө тав байгаа. Тэгээд 2000 ер нь бол 2009 оноос эхлээд монголчууд манаас ингээ бөөнөр энэ цуглаанд маань цуглаан болохоор 50 гаруй үндэстэй явдаг. Тэгээд тэрний дотор бас өөр хэлтэй тий швед англи хэлтэй боловч өөр хэлтэй бас юм группүүд байж байгаа. Тэгээд тэр нь 2009 оноос эхлээд монголчууд бас юм группээрээ цуглах бөөнөрөө цуглах тийм болсон байж байгаа. Одоо бол бүтэн сайн бүрд 30-аас 60-аад монголчууд цуглардаг. Ерөнхийдөө янз бүр байгаа.
Ер нь нийтдээ хүмүүс маань ингээд завч хүлээн болоод ирэх юм бол тогтмол ирдэг хүмүүс гэж хэлбэл ер нь 100 гаруй хүмүүс байгаа шүү. Уран бүтээлчтэй. Урлагийнхнаас гадна шүү дээ. Урлагийнхан бол байгаа. Тэгтээ тэр уран бүтээлч гэдэг нөгөө шүлэгч байна, утга зохиолын хүн байна, яруу найрагч байна, нийтлэл бичдэг хүн байна. За зураг авдаг хүн байна. Бичлэг хоббитой хүн байна тийм үү. Миний хувьд бол яг өөрөө энэ 20 жилийн хугацаанд бүх салбар руу орж ивдсэн болохоор тэр болгон нь бол яг надад бол миний салбарын юм шиг санагддаг тийм. Сэтгүүлчд бол байна. Тэгвэл тэрэн дотор бол би сайн хэлж мэдэхгүй. Өмнө нь яг одоо хаана ажиллаж ирсэн, яасан, тэгээ яаж яваад энд ирсэн, энд ирээд яг ямар чиглэлээр ажиллаж байна, мэргэжил нь үргэлжилж гин үгүй юу. Яг миний нүдээр харж байгаагаар бол одоо яг энэ нэвтрүүлгийг хийж байгаа юм толон байна. Цаана өшөө яг бичдэг, найруулдаг, уншдаг хүмүүс бол байгаа. Тэгтэл яг миний нөгөө яг сэтгүүлчээр явдаг, сурвалжлага хийчдэг тийм ээ. Энд тэнд аялдаг, тэр мэдсэн дууснаа гадагш нь хөргөчдөг монголчуудаа дуулав. Тэр хүний чинь сэтгүүлчийг нөхөхөөс биш. Зүгээр нэг сонин дээрээс юм уу, сайтнаас мэдээлэл аваад юм уу, ингээд дам ярианаас ч гэдэг юм ингэсэн мэдчихэж байгаа хүн сэтгүүлч гэж хэлэхгүй л дээ. Зүгээр л би тий өнөөдөр маргаашаа бодсон. За би өнөөдөр амьдрах гэдэг юм би энийг л хийчихвэл надад нэг хэдэн төгрөг болно шүү. Би амжилтанд хүрнэ шүү. Тий гэж би бодоод тий. Тэгвэл эсэргээр нь би амьдрахын төлөө биш, уран бүтээл хийхин төлөө би амьдрья гэдэг юм тавих юм бол хүн өөртөө ч гэсэн тавих юм бол та нар тий бас энэ эсэргээрээ хүнд ингээд айгүй өгөөчтэй хүн юм бодуулсан тийм юм байт юм билээ л тий. Тэгээ би энэ нэг маш их бодсон, өөртөө банк тавьдаг, одоо хүртэл би тавьдаг. Тэгээд ажилласан энэний яг гол утга учир нь бол хүн болгон амьдралын төлөө биш, амьд явахын төлөө биш, юм хийж одоо тэр өөрсдийнхөө мэрэгжил дээрээ тий хүний газар байх нь хамаахгүй, их орондоо байх нь хамаахгүй. Юм хийж тэр хүн өнөөдөр амжилтанд хүрчээж, өнөөдөр тэр хүн өөрийнхөө амьдралд хүрч чадна гэдгийг л тэр хүн надад хэлсэн байна гэдгийг би ойлгосон. Энийг бас та бүхэн ч гэсэн бас нэг сонсоод авахд илүүдэхгүй болов гэд би бас бодож байна тий. Сая 2015 оны 12 сард Швед дэх монголчууд донд Монгол даяар хүн амын тоолго явагдсан. Тэгээд Шведэд байгаа монголчууд хүн амын тоолгонд хэр оролцсон ба хүн амын тоолгын үр дүн хэр гарваа. За 2015 оны 10 дугаар сарын 1-ээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний тэг цаг хүртэл хүн ам орон сууцны завсрын тоолго 2015 гэх явагдсан. Энэ хугацаанд Элчин сайдын яамнаас төвөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Элчин сайдын яам өөрийн бололцоот бүх одоо мэдээллийг их сурвалжаар ард иргэдээ энэхүү тоолгодоо хамрагдах их уриалсан тийм зарууд явагдсан. Тэгэд энэ хүрээнд болохоор яг тоод өрдвөл Элчин сайдын яамд биеэр ирж бүртгүүлсэн 286 хүн байна. Элчин сайдын яамд онлайнаар бүртгүүлснээ мэдгдсэн хүн бол их цөөхөн 14 хүн гэсэн тийм үзүүлэлт гарсан. Энэ яг уу гэхдээ энэ тоо нь болохоор нийт одоо дэлхийд даяар байгаа хөлийн чандд цуугаа иргэдийн тоо нь их энэ жил их бага гарсан 7800 гаруй. Ер нь нэг 8000 орчим л хүн дөнгөж онлайнаар ингэж хүн ам орон сууцны тоолго 2015-д бүртгэгдсэн гэдэг тоо гарсан нэг тийм нэг талаасаа жоохон бага үзүүлэлт байсан. Түнчлэн энэ бүртгэлтэй холбогдуулаад хэлэхэд 2015 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар тус Элчин сайдын яамнаас албан бус одоо судалгаа хийгээд Шведэд ер нь хэд орчим Швед болон авсан суугаа орнуудад хэдэн монгол иргэд ажиллаж амьдарч байна гэдэг зүгээр албан бус тоо гаргахад ерөөдөө дараах тун гарсан л да. Шведэд ер нь нэг 5 гаруй мянга, 5-аас дээш мянга. Өмнөх онуудад бол нэг 4000, 4500 гэх албан бус тоо гарч исэн боловч 2015 оны 6 сарын 1-ний байдлаар бол Шведэд албан бусаар нэг 5000 гаруй дээшээ хэд байхыг бид үгүйсэхгүй. Яг тэгэхээр бид нэр албан ёсны тоо гарах асуудал их хүндрэлтэй байдаг. Нэгдүгээр шалтгаан иргэд Элчин сайдын яамд яг бодит мэдээлэл бас тэр болгон
өгөх талаас жоохон тийм асуудалтай байдаг. Хоёрдугаарт Шведийн одоо яг Монгол улсын иргэдийг одоо бүртгэж авч байгаа цагаачлалын алба гэж үүдэг. Тэр алба руу бид удаа хандаж ингээд энэ тал дээр зүгээр ингээд статистик маягаар бид нар бас ингээд судалгаа хийгээд тоо явж байна гэхэд биднэрт ерөөсө ганцхан л хариу өгдөг. Хувь хүний нууцт бид хувь хүний нууцыг бид нэр чандлан хадгална гэдэг хуулийн залттай учраас уучлаарай гэдэг тийм хариу өгдөг болохоор албан тоо гарах айгүй хүндрэлтэй байдаг. Тэгэхдээ үүнээс одоо эдгээр тооноос нэг 3000 давхарцсан тоогоор нэг 3097 иргэн ажиллах зөвшөөрөлтэй энэ Шведэд ажиллаж байна. Нэг дунджаар нэг 30 орчим оюутан Шведэд суралцж байна. Шведийн ихтэй сургуулиуд суралцж байна гэж байна. Мөн түнчлэн яг хуу авсрын суугаа орнуудын одоо дүнгээс бас товчхон танилцуулахад даанд бол одоо энэ цагаачлалын тал дээр их хатуу бодлого баримталдаг улсын хувьд бол манай Монгол улсын нэг 30-аас 60 иргэн тэнд ажиллаж амьдарч байна гэсэн одоо судалгаа байдаг. Эдний ерөнхийдөө бараг 100% шахав нь ямар нэгэн байдлаар Дааны иргэнтэй гэр бүл болсон ч юм уу ямар нэг тийм байдлаар холбоотой. Тэгээд нэг 3 оюутан Даанд суралцж байна гэсэн судалгаа байгаа. Норвегийн хувьд бол нэг 200 орчим иргэн амьдарч байгаа. Мөн түнчлэн нэг 4-5 оюутан яг биднэрт мэдгдсэн тоогоор 4-5 оюутан байна гэсэн тийм тоо гарсан. Финляндд болохоор нэг 20-30 иргэн ажиллаж амьдарч байгаа. Эстонд бол тодорхойгүй. Хүн байдаг хэсэг нь одоогоор бол яг биднэртэй ингээд бодитоор холбогдоод ингээд яасан тоо баримт байхгүй наа. Монголын өдрүүд гэж арга хэмжээ явагдчихсэн. Энийг бол шивд одоо элчин сайдын яам монголчуудын янз бүрийн одоо үүсгэл санаачлагын байгууллагууд та нар мэднэтэй MGL спорт клуб гэж байдаг. За дээрэс нь одоо нийгмийн янз бүрийн үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг, тэрэнд идэвхтэй оролцдог монголчууд биш үү? Бас тий. Энэ олон улсуудын хүчээр бий болж ирсэн. Монголын өдрүүдгээ сайхан арга хэмжээ болж ирсэн. Энд бол бас Монголоос урлаг соёлын том одууд ирж илаа, долгоргоо. Тэгэл одоо ардын урлагийн шуранхай гэдэг хамтлаг энэ ирж ирсэн. Тэгээ мөн одоо уран зургийн үзэсгэлэн гаргах га зураач гэдэг ирж ирсэн. Тэр бол одоо анхны том үйл ажиллагаа. Энэ бол ер нь Скандинавын орнуудад бол ер нь зохион байгуулагдсан анхны Монголыг сурчилсан арга хэмжээ болсон баг. Одоо энэ культур хүйсэд гэдэг одоо энэ одоо ярьцлага аваад сууж байгаа газрын яг хажууталд Монгол гэр баригдаал, 2 гэр бариал. Тэгэл тэнд нь одоо Монголын одоо дурсгалтай газруудын тухай үзэсгэлэн гараал, сүвнэр одоо бэлэг дурсгалын зүйл харагдаал. Шведүүд эндхийн одоо төв талбай учраас хүмүүс их сонирхож байсан л та. Одоо ер нь Европын соёл нэлээд сайн нэвтэрч байгаа гэж бодож байгаа. Ялангуяа Шведийн. Манай Швед ч өөрөө хүний эрх хэрэгчлөө, хүүхдийн эрхчлөө, эмэгтэйчүүдийн эрхийг нэлээд сайн дээдэлдэг. Ер нь манай энд байгаа монголчууд сэтгэлгээний хувьд нэлээд өөрчлөгдөж байгаа гэж бодож байгаа. Энд одоо сураад боловсроод мэдлэг олж аваад байгаа энэ залуучууд хүүхдүүдээ одоо тэдний тэр мэдлэгийг л Монголд ашиглах нь бол нэлээд чухал, маш чухал гэж бодож байгаа. Би чин хос хэлтэй 2 хүүхэдтэй. 2 хүүхэдтэй охин маань 14 настай, хүү маань 9 настай ба. Тэгээд охин бодвол монголоор сайн ярина, хүү бодвол сайн монголоор ярихгүй. Яагаад хүү монголоор сайн ярьдгүй гэвэл би хүү дээрээ туршлагын тулаа хийсэн байхгүй юу. Миний судалгааны ажил болохоор хэл солих үзэгдэл буюу код switch ярьж байгаа хэлэн дотроо ямар зүрийнхээ нөгөө гадаад хэлийг дунд нь ингээд хийгээд хавчуулаад ярьдаг монголчууд маяглаад модерхот ч гэдэг юм тиймэрхүү тохиолдолд энэ чинь үзэгдэл байхгүй яг хэл шинжилэл талаасаа тэгээ би болохоор хэл шинжлэх хос хэл гэдэг талаасаа тархиныхын талаас хүн ер нь ингээд хос хэлтэй хүмүүс тархинд нь яг ямар үйл ажиллагаа явагддаг юм бэ? Тэгээд ер нь энийг үзэгдэл талаасаа ингэж хардаг байхгүй яг социол нийгмийн талаас нь ч биш. Тэгэхээр тэр талаас яг бичиж явахдаа хүү дээрээ хардсан. Охин ингэжсэн за хүү яах нь гэд хүү дээр монгол хэл нь жоохон туршилтын туудаа болцсон. Гэхдээ хүү монголоор бол ойлгохдаг, буцаагаад шивэдээр ярьдаг тийм ба. Тэгээд юун дээр би энэ дээрээс үнслээд өөрийнхөө 2 хүүхдийг хүмүүжүүлээд одоо ингээ явж байгаа сургасан монгол хэл дээр
ингээд хандж байгаа хандлага нь юу гэж би үздэг вэ гэвэл их л эх орон хоёр бол шууд ээжтэй холбоотой учраас хэдий хол амьдардаг ч гэсэн хичнээн цус нь булангарцсан байсан ч гэсэн одоо над шиг хамаагүй те цус нь булангарцсан ч би булангартай цустай гэлтэй хүүхдүүд хичнээн цус нь холилдсон байсан ч гэсэн их хэл эх орныг бол ээж хүнд тавьж өгдөг юм байна. Энэ ерөөсөө эхний эмийг тэгээ яад охин бол 10 настай гів гинт би монголоор яриха боллоо гэсэн. Чиний сонгол. Тэгтээ би бол монголоор ярина гэдэг юм дандаа хэлдэг. Тэгээд 12 3 хөрөнгөтэй манай нэг өдөр л монголоор яриад гэсэн. Маш их монголоор ярьдаг. Одоо янз бүрийн сэдвүүдийг бид нар монголоор ярилцдаг. Тэгэхээр би энэ дээрээ бол ямар ч байсан охиноо монгол хэлтэй болгосон гэдэгтэр сэтгэл хангалуун байдаг. Нууц биш. Нуугаад ахын ерөөс ах айгуу гоё те. Айгуу гоё сэтгэл байдаг. Би ерөөсөө ямар ч байсан Монголд амьдрах гал ингээл амьдрал айгуу хэцүү хүнд байсан л да. Өөрөө ажиллаа хийн, нөхрийн бизнес явахгүй, ямар ч байсан би нэг гадагшаа гарах тийм амар мөрөөдөлтэй байсан. Тэгж мөрөөдсөөр байтал би нэг энэ Шведэд багийнхаа найзын дүүн нөхөртөөгөө байдаг гэж сонсоод тэр зүгээр зураг надад гаргал харуулсан. Нэг гоё үлгэрийн юм шиг гоё тэр зураг нь харагдаа. Хүү ийшээ явъя л да би ер нь бизнес гаргах хүн танд гэж та хоёлаа явъя л да гэл. Шведэд буугаал кофе үнэртэл ер нь те надад айгүй гоё сэтгэл төрсөн. Яг замдаа мэдээж би жоохон түгшиж айж исэн. Ер нь тэгэл энд хурч ирэл за би энд ирсэн би Монгол буцахгүй шүү яаж яж байгаа л би энд хөлөө олно. Ямар ч байсан би тэмцэж ажиллах ёстой гэл. Тэгэд эхний жилд бол маш л их юм өрнө штэ мэдээж те. Юу ч мэдгүй цагаачин одоо гаднаас дөрвөсөд хүлээж авдаг тийм газар байдгийн ч мэдгүй. Тэнд хүмүүс үн нэрээ хэлдэг, худлаа нэрээ хэлдэг гэл хүмүүсээс янз бүрийн мэдээлэл аваад тэгээ ямар ч байсан цагаачин газрыг олж очоод тэгээд цагаачаараа ороход хамгийн эхлээд ингээд захианууд гэрт ирдэг. Тэр нь надад айгүй гоо санагдаж байсан. Тэгээд 100 мэдгүй би одоо мартдаггүй юм тэр үгээл те айгүй гоо байгальтай. Ер нь гаднах их хийлгэнэ. Шведүүд тэгээд Шведээс гадна тэгээд бас энд амьдарч ажиллаж байгаа гадны залуучууд байна шүү дээ. Тэд нар бас их хийлгэнэ. Тэд нар бол ерөнхийн нэг өөрсний нэг тийм сэдвтэй өөрснөө бас тийм сонирхолтой. Яг тэрнийхэн дагуулд нь тэгэл ярилцж байгаа тэгэл Шведсийн хийж өгнө л та. Гэхдээ яг би өөрөө Швед хийдэг хүн учраас би ерөнхийд нь харддаг л та. Тэгээд энэ одоо Шведийн Стокгольм бол ер нь бол Европт хамгийн их шведсний салонтой хот гэж яригддаг л да. Тэгвэл Монгол бол харьцангуй шведсний урлаг харьцангуй залуу урлаг шүү дээ. Одоо 90-ад оны үеэс л эхэлж дөнгөж одоо эхэлсэн урлаг байхгүй. Тэгэхээр Монголд бол бас тийм сайн хөгжөөгүй байгаа л да. Тэгээд яг манай Монголын шведчд бол ер нь аюу сайн чадвартай. Одоо нөгөө сэтгэж бодох чадварууд нь бол аюу өндөр шүү дээ манайхны. Тэгээд эднийхэн ингээд харж байхад эднэрээс авууштай зүйл бол маш их байна. Эднэр бол өндөө шведс гэдэг зүйлийг бол зүгээр урлагийн төвшөнд явааж аваадсан гайхалтай хийгддэг шүү дээ энэ чинь. Тэгэхээр чин нэгэн л одоо би шведс хийж байгаа хүн учраас тийм хэмжээнд л хийхгүй бол одоо бас хэцүү. Тэгээд тэрний төлөө л одоо эднэрээс суралцах авах юм маш их хэрэгтэй. Одоо бас л нөгөө анх ирэхэд мэдээж бэрхшээл зовлон байсан. Яагаад гэвэл одоо 2005 онд ирээд л охинтойгоо ажил төрөл хийх боломж бас хэцүү. Тэгэл ихний нэг дөнгөж ирээл амьдрангууд цагаачлалын шийдвэр айгу хурдан гарсан. Тэгээ энэ улсын өөрийнх нь одоо визээр орж ирээд тэмцээнд орсон учраас айгу бас явдалтай юм бэл. Тэгэл тэр хугацаанд айгу хурдан буцаа авсан. Тэгэл тэрнээс хойш буцаа авсан ч гэсэн ер нь их шоргоо тэмцсэндээ альва юм тэгэл өөрөө хүн чинь ямар ч байсан эцсийн хүртэл тэмцхийг л зорих юм бол амжилтанд хүрдэг юм байна. Эдгийг бол одоо хожим маань бодож байхад бол та мэдэрсэн. За ер нь Швед хүмүүсийн хувьд бол одоо би ингээ бодож байхад ер нь хүнийг бол нэг тийм одоо энэ гадаадынх ч гэдэг юм уу энэ одоо өөр улсынх гэж надад бол тэгж таалаг үзэж байгаа байдал бол мэдэгддэг байсан. Швед хүн Монгол хүн хоёрын харьцуулт гэх юм бол за яг зүгээр миний хувьд бол шведүүд
хүүхдүүдийн нэг хувь хүний төлөвшлийн онцлог илүү онцлог санагддгийг надад. Тэрний юу юм бэ гэхээр ерөөсөө аливаа зүйлд яг л өөрийнхөө бодсон, сансан тэр зүйлээрээ ханддаг. Монголчууд бол одоо тэр тэгж энэ нэгж ин за нэг үйл хийх гээрээ тэрнээс асууя, тэр хаас асууя, тэр ихчээс асууя гэдэг ингээд аливаа зүйлийг бол заавал нэг бэлэнчлэх сэтгэл гэдэг юм уу. Эсвэл одоо тийм одоо ашигтсан хүн шиг тиймэрхүү үйлдэлүүд гаргаад байдаг. Эндхийн залуучууд гэх юм уу швед хүмүүсийн онцлог бол нэг тэгээд байдгүй юм байна да. Яа тэгэхээр энэ багаас нь ерөөсөө хувь хүн, бие хүн гэдгийг төлөвшүүлээд бий болгоод өгчдгийг энэ улсын нэг онцлог. Ерөөсөө л энэ улсын хөгжилтэй холбоотой ганц давуу тал нь тэр санагддаг. Тэгэхээр би ч бас одоо боддгоо энэ тэнд бас хүмүүстэй ярьж л байдгийг. Ер нь бол төлөвшил хамгийн чухал. Тийм учраас ер нь бол хүүхдүүдийн төлөвшил дээр л анхаарах хамгийн чухал байдгийн байна л гэдэг зүйлийг бас эндээс ламаар санагдаад. Ихэнх тохиолдолд хүмүүс сүм бүтэн сайнны цуглаанд ялангуяа бүтэн сайн цуглаанд ирэхдээ хүмүүс зүгээр ер нь зав жилгөөгөө гарахаар сүмд явах гэхээсээ илүүтэйгээр яг Есүс Христэд бас Бурханд итгэж байгаа хүмүүс бүтэн сайнны цуглаан бол Бурханыг энэ ертөнцийг бүтээсэн Бурханыг хүндлэх тэр хүндэтгэлийн өдөр буюу Бурхан бас хүн төрлөختний бүтээчээд энэ дэлхийн ертөнцийг бүтээчээд бас 6 өдөр Бурхан өөрөө хөдөлмөрсөн харин 7 дахь өдрийг буюу энэ өдрийг амралтын өдөр гэж хэлсэн байж байгаа. Тэгээ Бурхан бас их ухаантай л да. Яагаад гэвэл хүмүүс 7 өдөр долууланд нь ажиллах юм бол хүний эрүүл мэндэд сайн биш гэдгийг Бурхан мэддэг учраас нэг өдөр заавал амраарай гэсэн байж байгаа. Тэгээ тэр амралтынхаа өдөр та нар надад хүндэтгэл мөрөглийг өргөөрэй гэсэн байж байгаа юм л да. Тийм учраас ер нь Христ итгэгч хүмүүс бүтэн сая өдрийн цуглаан энэ бол бас чухал зүйл гэдэг юм. Бурханд хүндэтгэлийг хамтдаа өргөх, тэр магтаалыг өргөх, Бурханд талархлын тэр өдөр байж байгаа. Бас хамтдаа нөхөрлөх тэр өдөр байж байгаа, суралцах өдөр байж байгаа. Бурхныг таньж мэдэх өдөр байж байгаа. Тэрхийн хувьд бол яг өөрийгөө магтах юм байгаа ах зүгээр. Бичлэлт одоо миний бичлэлт тэнд таалагддаг байсан. Яг магадгүй нэвтрэл үзээд нөгөө нэг ир слава гэдэг байхгүй нөө. Им ир гэдэг юм биш шүү дээ. Ир овгийн ир үсгийн ир слава гэхлээр миний нэг хэвлийн псевдоним юм байхгүй. Тэргээр бол хүмүүс бол айгүй сайн мэд. Твитийн талаар бол хөгжмөсөнд бол ихлээр мэддэг байсан л да. Тэгээ яг зөв хүн амтны найз нөхдөд ярьж байгаагаар бол нэг тийм социалист орон ер нь чангаал гэдэг л байсан. Зарим нь бол юу Европын хамгийн сайхан орон хүний эрхийг дээдлсэн одоо юу гэдэг чинь те ингээд өстой янзын сайхан тэнд бол амьдрал бол өстой буцлан өстой шууд өөдлөн дээдлэн гэдэг ч юм байсан. Тэгээд яг энд нөгөө манай гэр бүлийн хүний дүүнер бас байсан учраас ер нь бол жоохон мэдээл байсан сэтгэл санааны хувьд. Гэхдээ яг түрүүн би бас хэлжсэн. Ирээд бол яг нөгөө хүний эрхэмч бас ааж байгаа чи. Юу ч болоод байгаа юм тийм ээ. Эрхчлөө өмөлөө гэдэг юм нэг хаагдулч юм шиг. Тэгээд орой ингээл 9 цагаас хойш бүх хөдөлгөөнд зогсоол. Нөгөө хааг ирсэн үн. Юу вэ нөө шүний амьдрал үзээд нөгөө нэг аялж хисэл явдаг хүн чи энд ирээ тэгэл бүх юм хомигдчихэж байгаа байхгүй. Тэгэл ажил гэр орой 9-оос хойш бүх юм байхгүй. Ядчил гудамжинд гэрэлжтэй рекламны самбарч байхгүй. Тэгэл ингээл одоо яасан ч тог могонд яасан ч харам уус тэгэл анх. Манай Азад ч юм бол тогийг бол цацсан шүү дээ. Тэгээ тиймэрхүү юмнаас эхлээд бодоол жоохон бичмээр санагдал. Тэгтэл бас дээрээс юм дараад эн чинь жил нь болоогүй, цаг ч юм болоогүй чи. Тэгээ тэгэнгүүтэл заа гэл. Гэхдээ ер нь бол сэтгэл бол нэг тийм ханамжтай бол байгаагүй. Одоо энтхийн бас нэг өмнөдийн нээлттэй тэмцээн гэж болдог энэ орон нутгаас орж ирдэг ойрхон одоо холбооноос орж ирж барилддаг ийм тэмцээн байсан.
Тэгээд тэрний дагуу нэг тэмцээнд орох уу гэсэн тийм хүсэлтийн яг хуу надад гаргаад тэгээд би очиж яг нэг пролонд одоо барилдаан хийж үзүүлээгээ. Тэгээд очиж барилдаанд хийж үзээд тэгээд тэр багш нь бол одоо болох юм байна чам ингээ барилдуулъягээд тэгээд тентхийн хүн гол нь барилдах хасах хэрэг килограммд одоо бол тентхийн тамирчин бол байгаагүйсэн гэмтэлтэйгээд барилдах болцсон байсан учраас тэгээд тэр хасах хэрэг килограммын жинд нь барилдах болоод тэгээд тэнд бол барилдсан байдаг. Барилдсан. Тэгээд энд барилдаад хасах хэрэг килограммын жиндээ бол барилдаад тэнд яг хуу төрүүлсэн. За тэгээд нөгөө холимогжин гэж байдаг юм байлээ бас Европын юу одоо жудо бүхэн стандартд бас байдаг л да. Нэмэх дэшээ орж барилддаг тийм жинд нь бол орж бас барилдаж хаврал медаль авсан. Сайхан тэмцээн болдго юм байлээ. Швед дэх монголчуудын ажил бизнесийн талаар нэг судалгаа хийсэн байсныг санаж байна л да. Тэр судалгааны талаар тэр судалгаагээд илтгэл манай худалдаа эдийн засгийн зөвлөх Батцэг гэдэг хүн тухайн судалгаа гэж илтгэлийг бэлдсэн. Тэгээд тэрхүү илтгэл дээр ерөнхийдөө Шведийн эдийн засгийн байдал, бизнесийн орчин, иргэд хэрхэн бизнес эрхлэх боломжтой гэх мэт айгүй дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байгаа. Тус элчин сайдын яамны 2015 оны 6 дугаар сарын 23-нд элчин сайдын яамны Facebook хуудсан дээр энэхүү илтгэлийг PDF файлаар нь Google Share-д оруулж тавьсан байдаг. Иргэд та бүхэн сонирхож ивэл тэр манай Facebook page-с энэ мэдээллийг авах боломжтой. Зүгээр энэ товчхон монголчууд Шведэд үйл ажиллагаа эрхэлдэг одоо хөдөлмөр эрхэлж буй салбаруудыг ингээд хувьчилсан байдлаар ингээд товчхон дуртахад суши ресторан болон бусад рестораны одоо хоолны салбарт ерөнхийдөө нийт монголчуудын нэг 75 орчим ажиллаж байна гэсэн судалгаа гарсан. Карго ачаа тээврийн салбарт нэг 12 орчим хувь, өсчний салбарт нэг 8 орчим хувь. За тэгээд барилга болон бусад салбарт нэг 5% гэдэг. Нэг иймэрхүү нийт юг массыг нэг хуваасан нэг тийм тоо үзүүлэлт гарсан. За Монгол гэхээр бол ихэнх нь мэдэхгүй л дээ. Одоо бол бид нартай харьцдаг хүмүүс бол монголчууд гэж мэддэг. Харьцангуй монголчуудын тоо их болсон учраас монголчууд ч ажилд сайн хүн шүү, сайн хүмүүс байдаг шүү гэдгийг мэддэг. Гэхдээ бол хариуцлага гэдэг юмны талаар бол монголчуудад байдаггүй. Бас яг итгээд ажиллахад бас хүндрэлтэй асуудлууд бол байдаг гэдгийг бол хүмүүс хэлдэг. Гэхдээ мэдээч хэрэг алдартай хүнээр нь дурсгаар Чингис хаан гэхэрэл бүгд мэддэг. За тэр талаас бас буддгийн хаяа бас ажлын хамт олонтойгоо ч ярилцдаг, ажлынхаа хүүхнүүдтэй ч бас ярилцдаг асуудал байдгийн. Гэхдээ энэ дээр бол хамгийн гол анхаарах зүйл нь миний бодлоор бол манай монголчууд одоо орчуулагч гэдэг орчуулгын үйл ажиллагаа хийгээ явж байхад бол ихэнхдээ алддаг зүйл бол ерөөсөө гэр бүлийн хоёр биеийнхээ ойлголцохгүй байх, биеийнхээ хүлээн зөвшөөрөхгүй байх, биеийнхээ хүндлэхгүй байх асуудал. Хоёрдугаарт бол одоо мэдээч хэрэг арх дарсыг зөв зохистой хэрэглэхгүй байх асуудал байна. Хамгийн гол зүйл миний хувь хүний баримтлагдаг зарчим юу гэхээр хувь хүний зарчмын байх чанар. Өөрөө өөртөө хариуцлагатай байх чанар хамгийн чухал. Одоо хүн болгон ардчилал гэдэг яриад байна. Гэхдээ энэ ардчилал зөвхөн өөртөл байх хэрэгтэй байх тийм ээ. Хариуцлага гэдэг юм маш нэгдүгээрт байж ардчилал бүрэн утгаараа хөгжнө гэхээс биш өөрөө би юучгүй хариуцлагагүй байж би тийм болно юм болно гэдээ яриад байх ерөөсөө боломжгүй. Тэгэхээр ерөөсөө манай монголчуудын гол гаргадаг алдаа бол ерөөсөө л тэр хариуцлагагүй хувь хүндээ зарчимч биш байна. Энэ л хамгийн чухал асуудал. Хүний эргээсийн дугаараар одоо эд чинь барьчаад бүх юм хийгээд байна шүү дээ. Эндх дээрээ үзүүлээ. Үзэхгүй бол торгоно. Төлбөрийн захаа явуулнаа. Манайд чинь одоо нэг загтал занаа гэдэг юм ерөөсөө байхгүй болчихсон тийм. Хариуцлага гэдэг юм чи эдгээр яг тэргээр иргэдээ барьцсан биз дээ. Хаалга дуурн хонх дуурн шуудангаар пост орж ирнэ. Эхэндээс баялдаг бас одоо сүлдээ заримдаа айдаг болж байна. Юун захаа вэ? Хаанаас ирсэн захаа вэ гэх. Эн чинь нөгөө хүнийг амьдрах хариуцлагатай. Тэр орчиндөө бас хүндэтгэлтэй хандах, албан ажилдаа хариуцлагатай байх, найз нөхдөдөө зөв харьцах гэдэг юм бүх юмд сургаж байна. Тэгээд юугаар барьж байгаа юм хэ эргээстрийн дугаар. Зээл өгсөн чи эргээстрийн дугаараар өгнө. Зээл өгөхөд чи манай ч одоо хөрөнгөний барьцаа гэдэг ингээд зөв тамладаг шүү дээ. Тэр эргээстрийн дугаарыг л маш их төгөлдржүүл бүх цахим систем, бүх цахим одоо юугаар ингэж одоо татрын алба одоо тий эрүүл мэндийн даатгал тэгээд цагдаа цагаан ач одоо юу гэдэг бүх юмтай холбочиж. Тэр хүний эргээстрийн дугаар одоо дээр нь энэ гарын хээ гарч ичаа тийм. Эргээстрийн дугаар гарын хээгээр л үгүйс тэр хүний
бүх баг хаана унтаж, хаана хөвтөж, юу идэж, ямар их станд явж байгааг нь тодорхойлчихж байна шүү дээ. Энийг л Монголд оруулмаар. Монголд бол одоо өнөөдөр иргэний үнэлэх захимдсан л гээл дэгдэх. Тэгэл яг миний мэдхээр бол сурвалжлан урилгыг явж байгаа дэлгүүрт алхны лангуун дээр барьцаанд гээл иргэний үнэлэхэд эндж байж ах шишээ тий. Хаана бол хаана иргэний үнэлэх, архины барьцаанд ч гээл байж ах шишээ. Тэгэхэд энэ бол ерөөсөө тэр ID курт иргэний үнэлэх гэдэг юм, тэр писүү номер гэдэг юм хоёр л ерөөсөө тэр хүний амьдралын гол утга учир. Ерөөс тэрний төлөө л амьдарч ийн одоо цагаачд бол ерөөс. Одоо амьдрах хэрэггүй байгаа. Тэрийг л авчвал тэгэл энэ улсын бүх ахуй хангамж бүх юмыг эдлэн. Тэгээд тэрийг авсан хүн татраад үлэх шүү дээ. Нөгөө дараагийн миний онцолж байгаа юм. Иргэс зэржүүлэх дараа хүнийг татрын төлүүлээд төлүүлсэн татрын хэмжээгээр буцаад тэр хүн хаялга хаях хэрэгтэй байхгүй. Тэр хүний амьдрал тус нэмэр болох хэрэгтэй. Тэр татраа төлсөн өнөөдөр энэ улсад байртай болж байна. Цээ татвар сайн төлсөн гээд гадаадад явхад одоо хөнгөлт үзүүлэн ч гэдэг юм. За татвар төлсөн бол эмнэлэгт үнэгүй үйлчлэгч гэдэг юм уу? Хөнгөлтөөч гэдэг юм уу? А тэгээд жил татвар төлсөн сайн төлсөн гээд буцаага татрын газраас нь урамшуул болгож. Одоо 100 мянган короны татвар төлсөн бол буцаага тэдэн хувийн чамд өгж гин улсаас. Манад бол ерөөсөө аваад залгаал идэл уугаал байна уу гэхээс биш тэрийг шин буцаагаад хүндээ өгөх ч гэдэг юм уу? Эрүүл мэндийн даатгал ихтчил байхгүй шүү дээ. Энд байгаа монголчууд ч гэлтгүй тий одоо Монголоос ирж байгаа дан ганцад одоо шивэд биш Европ руу олон хүн гарч штэ. Олон ч залуучууд явж байна. Тэднийг тухай юу гэж боддгоо гэхлээр эрсдэл гэдэг юм а бодож байгаа чи ихлээ тийм ээ. Ямарваа нэгэн ажил хийхэд эрсдэл гэж юм байдаг шүү. Эрсдэл гэдэг юм а сайн бодож төлөвлөж байгаа чи. Хоёрдугаарт гэх юм бол би нэг л их сайхан Европод амьдарч ийн гэж одоо өөрийгөө нэг бодоод идэг тий хүмүүс одоо тэр Европод байгаа одоо үедээ тэр улсаас юуг нь сурч авах вэ? Юу нь хэрэгтэй вэ нэ биднэрт тий? Манай эргээд нутагтаа очиход би одоо манай монголчууд хэлдэг шүү дээ суусан газараасаа шараах гэж үжээ гэл тий сураа гэл ярьдаг шүү дээ. Тэрэн шиг адилхан эргээд бид нар Монголд очиход юу хийж чадах ёстой юм бэ? Нэгнийхээ одоо хийж байгаа тий алдаа болохын дээр найз нөхдүүд хажууд нь байгаа хүмүүс хил зөөлж тусалж байгаасаа хүн хэлхэснээс ухаардгүй цаас цэцгэлгээснээс цоордгүй гэдэг үг байдаг шүү дээ. Тэрэн шиг адилхан хажуу талд нь байгаа хүмүүсийг хүртэл ингээд хилээд байхад хүн хичээн дургу ингээ хүлээж авч ирсэн ч гэсэн боддtiin бэлээ. Би бас нэг хэд хэдэн хүмүүстэй уулзчихсан тэднэрт хэлжсэн тий ингээ хөгжилтөд ингээ сууж байхдаа ингээ зүгээр тоглоомжоор ярьжсэн. Тэгэхэд тэд нар хүртэл хэлж байгаа юм чинь өө ингээ яг нэр нөгөө хэлэхэд ингээ хилчдэг хүн байдаг байхгүй юу? Гүзэн мөч хайг нь. Юус тийм харагддаг. Болчихлаа. Тийм байна. Лайц. Одоо нэг дуулын цомог гаргана гэдэг гэж. Би бол ингэж боддоо шүү дээ. Монголд одоо аюул сайхан боловсрол эзэмшсэн, мэрэгжил эзэмшсэн улсууд энд ирээд одоо аюул өнгөцгөө нэг тийм юм дээр одоо ойлголттой Шведэд ирээд тэгэнгүүтээ яг тэр мэрэгчлэрээ биш өөрийнх нь тэр хүсэж олсон мэрэгчлэрээ ажиллахгүй тэгэл хамаагүй өөр мэрэгжлийн юм хийгээ явж байгаа нь аюул тийм харамсалтай санагддаг шүү дээ. Одоо жишээ нь өвчтэй хүмүүс чи одоо янз янзын мэрэгжил эзэмшсэн хүмүүс байгаа шүү дээ. Уг нь энэ дээрээ яг мэрэгчлэрээ ажиллаад болсон. Хүн ер нь гоё шүү дээ тийм ээ. Тийм л байгаа юм л та. Тэгээд алдаж байгаа юм гэвэл одоо яг хөө зарим хүмүүс нь бол онгож байгаа байх. Зарим хүмүүс нь. Зарим нь бол алдчихл байгаа. Илүү нөө Монголдо өөрийн байр суурьтай байсан улсууд энд ирээд ингээ одоо ингээ явахаар ч бас зарим талаараа бол тэгээ харамсалтай. Зарим хүмүүс бол яг хөө бараг л энд ирсэн онжил байна. Тэгэхээр яг харьцангуй ойлголт. Одоо мэдээж хэрэг шинээр шинэ газар хөл тавих гэж байгаа, шинэ ажил эрхлэх гэж байгаа. Орчноо өөрчлөх гэж байгаа хүмүүс бол мэдээж хэрэг маш чухал. Хаана очих вэ? Хэн дээр очих вэ гэдэг нь бол маш чухал байдаг. Гэхдээ одоо бас нэг үе бодвол сайхан болчихж монголчуудын тоо их болсон учраас ямар ч байсан нэг таньдаг хүнтэй, нэг найзтай, нэг хамаатан садантай байдаг байна. Тэгэхээр энэ тал дээр бол маш их хөнгөлөлт байгаа. Гэхдээ бол бэлэн зүйлүүдэд амьдрах гэсэн үг биш шүү дээ. Хамгийн гол нь зоригтой байх хэрэгтэй. Ямар учраас тийшээ явах гэж байгаа юм бэ? Би энд Швед улсад ирснээр би Монголоос гадагшаа гарснараа давуу тал нь юу вэ? Монголд байхын давуу тал юу вэ гэдгийг хоёр харьцуулаад бичээд үзэх хэрэгтэй тийм ээ.
Тэгээд аль давуу тал нь их байна. За тийш явснараа би арай дээр байх юм байна гэдгийг мэдчих хэрэгтэй. Хоёрдугаарт бол тодорхой хэмжээний Швед улс хоёр хэлтэй орн учраас англи хэлний мэдлэг бол заавал байх ёстой. Хэрвээ амжилтанд хүрэх богино хугацаанд амжилтанд хүрэх гэж бодож байвал ямар ч хэлгүйгээр ямар ч төлөвлөгөөгүйгээр зорилгогүйгээр наашаа гарах юм бол маш их алдаа болж магадгүй юм. Нэг талаас нөгөө талаас бол хүн чин хүсэлтэй зорилготой байгаа тохиолдолд болохгүй юм гэж байхгүй л байна. За Швед улсын чинь бол одоо бас ланх хэрэгтэй бол их сайхан газар ирж яах гэж бодож ирж байсан л та яг муухай гэж бол хэлэхгүй мэдээж. Анх бол одоо ирээл маргааш нь ажилд орно. Одоо их мөнгө цуглуулна ч гэдэм юм уу. Одоо арай өөр бодолтой ч одоо анх бууж ирсэн л та. Тэгээд яг нөгөө бодож ирсэн бодлоор маань бол бас яг биш байсан. Амьдрал дээр юм бол бас арай өөр. Бусдын бас нэг айдлаар ажилгүй нэг хэсэг байсан. За тэгж явж байгаад бас тэгэл ажил маань гарч ирээ. Тэгээд ажилдаа ороод за тэрнээс хойш л одоогоор 4 жил шахуу да. Тэн завсаргүй л баргалж ажиллаа хийж явна да. Одоогоор хүртэл тэгэл ажилтайгаа л байна. Би ингэж боддог. Бүх хүмүүст амьдралд нь үүрч яваа ачаанууд байдаг. Бүх хүмүүсийн амьдралд их баян хүмүүс ч гэсэн амьдралдаа хэцүү шүү. Ягаад гэвэл тэр мөнгөө яах вэ? Магадгүй мөнгөний маань дараа нь хэн эзэмших бол яах вэ гэж бас асуудалтай. Гаднаас нь харахад хүмүүс сайхан юм шиг, ямар ч асуудалгүй юм шиг байсан ч бүх хүмүүст зовлон бэрхшээл асуудал үргэлжил тохиолдож идэг гэж байгаа. Харин хизээ хүмүүс яг бурхан дээр ирдэг вэ гэхээр би ингэж л боддог. Асуудал гарахаар ирдэг. Мөн бас тэр нэг нь байгаа. Тэгтээ ихэнх тохиолдолд хүмүүс яг зүрх сэтгэл нь даруусах үед магадгүй хүмүүс нөгөө бүх юм болоод явж байгаа. Бурханаар яхаа хинч надад хэрэггүй штэ би өөрөө болоо явж байгаа гэж явдаг. Харин асуудал ирэх үед хэн нэг нь надад туслах хэрэгтэй гэдэг хүмүүс яг тэр үед зүрх нь даруусч бас тэрийг хүлээж авдаг ахаа гэж боддог. Би өөрөө бас яг тэгжсэн л да. Бурхан хэрэггүй явж байсан үе байгаа. Ер нь бол хэлийн чанд гарч ирж байгаа монголчууд ч юм бол их олон давааг давж амьдарч байгаа шүү дээ. Тэ. Одоо Монголд байгаа зарим манайхан бол яагаад одоо ч юм ойлгохгүй хэсэг байж болох юм. Гадаад орчинд очин гэхээр их гоё тэ. Одоо бүх юм нь бэлэн тийм орчинд очдог гэж ойлгож иж магадгүй зарим хэсэг. Тэгэхээр энд ирж байгаа монголчуудын хувьд бол их олон даваа давж иж амьдарч байгаа. Одоо ч гэсэн давсаар л байгаа. Ягаад тэгэхээр хүний нутаг бусдын газар ажиллаж амьдрнаа гэдэг чинь их том шалгуур давж амьдарч байгаа гэж би ойлгодог. Одоо улс орны эдийн засгт гэхэд бол одоо хэлийн чанд амьдарч байгаа монголчууд бол маш их хэмжээгээр нөлөөлж одоо хувь нэмрээ оруулж байгаа шүү дээ. Яг шивэд монголчуудын байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол сайн дураараа ямар нэгэн одоо талын урамшуул авахгүйгээр энд байгаа монголчуудаа нэг талаас үйл ажиллагаа явуулж байна. Нөгөө талаас бол энд байгаа одоо шивэд гэдэг юм уу гадаад байгаа монголчууд бол улс орноос урчлахад бол их хөв нэмэр авалдаг. Энэгээр өөрсдийнх нь үйл ажиллагаагаар дамжуулаад нэг ч гэсэн одоо гадаадын хүнд улс орно ер нь Монгол улс гэж байдгийн шүү. Монгол үндэстнүүд гэдэг чинь одоо ийм улсууд байдгийн шүү гэдгийг бол харуулхад их хөв нэмэр оруулдаг улсууд байдаг л да.
Jag heter Johan Karlström. Jag bor på Ekerö utanför Stockholm. Jag kör lastbil i Stockholmsregionen. Jag är gift med mongoliska. Jag tycker mongoliska människor, folk är väldigt snälla, trevliga och givmilda. Alltid hjälps åt, ställer upp på varandra och på andra. Jag tycker mycket om deras matkultur. Och tycker deras land är väldigt fint. Har varit där en gång. Och har alltid blivit trevligt bemött av alla. Och tycker det är väldigt positivt att se hur landet ser ut. Och lite konstigt för en västerlänning att komma till Mongoliet första gången. Men ändå väldigt spännande land och kultur. Jag tycker jättemycket om mongoliska mat, kultur och människor. Энэ жилийн элчин сайдын яамны монголчуудад зориулж байгаа ажлын бодлогын чиглэл нь юунд байгаа вэ? Энэ тал дээр монголчууд яавал илүү элчин сайдын яамтай уялдаж холбогдож ажиллаж чадах вэ? За, юуны төрөнд Монгол Улсын засгийн газраас баталсан дэлхийн монголчууд хөтөлбөр Монгол Улсыг гадаад сурчлах хөтөлбөр гэдэг 2 том хөтөлбөрийг баталж чадсан. Энэ нь болохоор хэлийн чандад суугаа монголчуудыг нэгтгэх, нэгэн бодлогот оруулах, дэмжих тэр талаас нь илүү төлхөө чадсан одоо бодлогын бичиг баримт болсон. Тэгээд энэхүү одоо бодлогын бичиг баримтууд дурддагдсан зүйл залтуудаар бид нэр ерөөхдөө өөрсдийн чиглэлээр болгон ажиллаж байгаа. Ер нь цаашдаа ч ажиллах болно. Нэгэн одоо яг тус элчин сайдын яамны зүгээс одоо яг ингээд одоогийн байдлаар хийж байгаа ажил бол Швед дэх монголчуудын соёлын төв байгууллагыг байгуулж одоо тусгай орноос байр савтай болох тал дээр илүү төлхөө ажиллаж байгаа. Энэ асуудал маань сая 2015 оны 9-р сард Монгол Улсын гадаад харилцааны сайд Пүрвсүрэн Шведийн ван тулд хийсэн аль биесны айлчлалын үеэр Шведийн гадаад иргэн сайттай уулзахдаа энэ асуудлыг дэвшүүлж ерөнхийдөө Шведийн тал уг асуудлыг авч хэлцээ, судлаа, болцооны дэмжлэг үзүүлээ гэх байр суурийг илэрхийлсэн. Үүнээс улбалаад тус элчин сайдын яам Шведэд үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бүс байгууллагуудын төлөөлөл урьж оролцуулаад хурал хийгээд ерөөсөө Швед энэ соёлын төв гэдэг нэг байгууллага байгуулъя. Тэгээд энэ одоо бүх одоо төрийн бүс байгууллагуудын төлөөллийг оруулаад өдөртөх зөвлөл байгуулъя гэдэг. Тэгээд саяхан өдөртөх зөвлөлөө байгуулад тэндээс одоо өдөртөх зөвлөлийн даргаа тамлаад ингэж явж байгаа. Мөн түнчлэн энэ асуудлаа ерөөхдөө одоо тэр байр савны болон бусад логистикийн төлөв асуудал дээр дэмжлэг хүссэн албан бичгээ аль биесээр Шведийн нэг татварын байгууллагт өгсөн Скаттай Веркет гэдэг тэр байгууллагт өгсөн байгаа. Ерөөхдөө энэ асуудал Шведийн талаас дэмжлэг үзүүлж шийдэгдэх байх гэж найдаж байна. Тэгээд энэ соёлын төв байгуулагчснараа монголчууд маань маш том давуу талтай болно. Одоо нэг иргэд нэг арга хэмжээ зохион байгуулъя гэтэл байр савлддгүй тий. Тэгж яхаар бүгд ерөөсө тэндээ гэл ерөөсө цагийн хуваараараа одоо чи тэр арга хэмжээгээ би энэ арга хэмжээгээд ячвал адаглаад монголчууд нэгдмэл байх болов гэдэг цаад бодлого явж байгаа. Аль нэг байгууллага биш хувь хүн өөртөө оролцохыг хүсээд энэ нөгөө нэг соёлын төвд ингээ хамрагдахын сан энэ бүхэнд магаар бие оролцохын сан гэсэн хүмүүс хандвал боломжтой. Боломжтой шүү дээ. Харин бидний ерөөсө гол зорилго бол энд байгаа монголчуудыг нэгтгэх. Тэгээд яг гол асуудал нь яг ямар хэлбэрээр хамтрах вэ? Яг ямар асуудал шийдвэрлэх вэ гэдэг дээр л одоо яг ярьж тохиролцоод гол шийдвэрээ гаргах байх л та. Гаргалгаа гаргах. Нөгөө орчуулга хийгээд явж байхдаа би ингээд Шведийн гадаадын иргэдэд хандж байгаа хандлага болон бодлого нь яаж өөрчлөгдөж байна гэдгийг би нэг хэсэг нь болоод хамт ингээ болоо явцсан байхгүй юу. Тэгэхээр 2008 онд бол гэр бүлийн хуулинд бол өөрчлөлт орсон. Тэр нь болохоор гэхдээ гадаадын иргэдэд.
Тэрийг би зүгээр энэ нэг юм чухалчлаад хэлж 18 настайдаа гимназийнхаа гимназаач төгсөөгүй байсан Густав Фридолин урдлын хэсгээс үргөвчтэйгээ сургуулийнхаа ширээнээс ирж юу гэсэн Рикстагийн буюу парламентэд гишүүнээр сонгогдож ирсэн байхгүй юу. Мань нөхөр Шведийн Свенск Ширкагийн Шведийн сүмийнхэнтэй протестантуудтай эднэрийн санаачлагаар энэ Шведэд ирээд удцсан хүүхдүүд шилжилтийнхээ насан дээр юм уу дасан зогцсны дараа өөр улс орн руугаа хичнээн ээж аавын төрсөн нутаг байсан ч гэсэн буцаад очихоор ёс суртахууны биш илүү нөгөө нэг сэтгэл санааны гүн өөрчлөлт ордгийн байна. Өөрөө өөрийгөө олох буюу identity биш буюу identifying гэдэг тийм процесс байдаг. Тэр нь айгүй их ингэж удаашралтай байдаг учраас ингээд өөрөө өөрийгөө олох процесс нь удаад дараа нь ингээд амьдрал хүл тавих тэр байдал дээр айгүй тийм хөлөө олохгүй байдгийн байна гэсэн тэр зүйлүүд их яригдаж эхлээд тэгээд тэр хүн тэр залуу шүү дээ 18-нд залуу парламентад сууж байгаа залуу тэр хуулийг санаачлаад тэр олон энд бол олон хараар байжсэн хүмүүс ганцхан монгол хүмүүс биш өөр үндэстнүүд энэ тэр олон жил болсон хараар байжсэн. Тэр үед бол хараар байгаа хүмүүсийг хөөдөг тийм тохиолдол ерөөсөй байгаагүй тэр үед юм нөхцөл чөлөөтэйсэн. Тэгээд тэр залуугийн тэр арай хүмүүнлэг оо шашныхны бас хүмүүнлэг хүсэл сонирхол санаачлагаар 2008 онд хуулийн өөрчлөлт орсон. Тэр хууль нь болохоор тэгвэл энэ Шведэд удцсан байгаа хүүхдүүд нь дасан зогцсон байгаа хүмүүст оршин суух эрхийг олгоё. Хугацаагүй оршин суух тэр зөвшөөрлийг нь олгоё гэдэг олон сайхан монгол хүмүүс 2008 оноос эхлээд оршин суух эрхийг авч ирсэн. Хугацаагүйгээр одоо бидний хэлээр орнол хүсэж орж ирсэн хүмүүс байсан. Тэд нар ч яг нүүдлийн шоуж байсан байхгүй юу. Хурж ирлээ 2-3 жил ажиллаа. Тэгээ буцчихдаг. Тэр үед бас нэг юм байсан гэвэл монголчууд нэгдүгээр манайхан чинь 2000 оны ихэр гэхээр хэдийгээр 90 оноос хойш ингээд хил нээгдээд хүмүүс гарч орж ирсэн ч гэсэн хүмүүсийн нөгөө нэг одоо Шведийг ч юм уу эсвэл гадаадын орнуудын онцлог нөхцөл байдлыг сайн мэдэхгүй болохоор зарим нэг хэсэг нь Шведэд нүүж ирэнгүүтээ дөнгөж ирэнгүүтээ ашиглагддаг зээлчдэг юм а гэд одоо хулгаад өөрөө мэдэхгүй байжгаад хулгаад өртөх эсвэл өөрсдөө тухайн үед ажил төр байхгүй учраас манайхан хулгай хийх ч юм уу өөр тийм аргаар бол орлого олох гэж болоод би хэлж мэдэхгүй байна л да тэр зарагдсан. Гэхдээ бас ийм хулгай хийх юм тэр бол үзэгдэл бол их өндөр байсан. Тэгээ 2008 оноос хойш тэнд оршин суух эрх авснаас хойш энэ Шведэд байгаа монголчууд хөлөө олох одоо тэгээд нэг хэсэг энэ нийгмийн нэг хэсэг болоод нийгмийг нөхцөлдүүлээд ингээд ороод эхлэх тэр боломжууд болоод ерөөсөө хэмжээгээр тавигдчих гисэн. Тэрнээс биш өмнө нь бол оюутан юм уу эсвэл Шведийн оршин суух эрхтэй эсвэл Европын холбооны гишүүн орны иргэн хүнтэй суусан хүмүүст бол тэр боломж нь тавигдчихсан. Ингээ 2008 онд нэг нээлт биднэрт боломж гарсан. Өөр ажил хийгээд би Монгол зөвхөн өсчөө идэг байсан. Энд болохоор би цэвэрлэгээ хийж үзсэн. Сүши тогоочч болж нэг үзсэн. Тэгэл гоё доо. Тэгээ би ер нь 5-6 сарын дараа би бас шинэ хайртай авчирсан. Тэгэл тэр болгон одоо ерөөсө мартагддгүй. Тэгээд анхны удаа 2 дахь удаага манай тэр танилцчихсан нөхөр маань одоо Испани хүн. Тэр маань намайг нэг ус онгоцоор яваа. Ус онгоц Шведэд ирэх болгонд одоо бол би сайн мэдж байгаа шүү дээ. Усан онгоц гэж хүн болгон одоо Шведэд гаднаас хүн ирэхэд бид нар усан онгоцоор л явуулдаг. Анх надад бол тэр ерөөсөө явж хахад айгүй титаник шиг санагдал Монгол руу дүүрээ их чин титаник шиг усан онгоцоор явж гэн гэл. Гэхдээ ер нь бол миний яг хийж байгаа зүйл дээр бол аюу их мэдрэгддэг шүү дээ. Тэр зүйл. Одоо жишээ нь ингээл би одоо зүгээр нэг швед залууд ингээл швед хүнд ингээл шведс хийгээл сууж нөгөө хүн чинь ингээл надтай бас янз янзын тухай юмар ярилцсан шүү дээ. Зүгээр хийлгэж явах явцдаа тэр хүн чинь. Тэгэхдээ ихэнх тохиолдолд ихэнх одоо швед хүмүүс чи яагаад Монголдо хийдгүй энд ирж хийдэг юм бэ гэж асуудаг байхгүй. Тэгээд швед ер нь чиний хувьд ямар улс байна гэж асуудаг байхгүй. Тэгэхээр тэр чин би яаш та энэ ч бол яг хөө би одоо яг хөө Монголд муу учраас мяа гэж ярихгүй л дээ тий. Зүгээр яг хөө энэ ч ирээд би яг өөрийгөө нээж гин өөрийгөө хөгжүүлж гин ингэж тэр утгаараа хийж гин. Тэгээд тэр хүмүүсийн сонирхсон яг тэр хүссэн зураг одоо юу гэдгийг сэдвээр нь тэр шведсийн ингээ хийгээд төхөөр тэдрэнд байхгүй. Монгол хүн ингэж хийдэг юм уу гэдэг байхгүй. Монголчууд ингэж хийдэг юм. Ганцхан аргаа гэж ярихгүй шүү дээ. Монголчууд
ингэж хийж чаддгүй юм байна шүү дээ. Танаас ч шивээс нь бол амар хөгжсөн улс юм шүү. Тэгэхээр би зүгээр Монголын одоо шивээс хийдэг хүмүүсийн хувьд зүгээр нэг хүн авшаа цаам зөвлөл артистууд байна. Тэгэхээр зүгээр би тэрэнд л айгүй бахархдаг шүү дээ. Одоо би яг монгол хүн эднэрт сэтгэлд нь нэгцтэл монгол хүн хийж байна гэдэг. Тэгээс бол энд бол ихэвчлэн шивэдийн салонууд бол яг шивэд хүмүүс эсвэл Өмнөд Америкийн хүмүүс тэгэл харж явах дандаа тиймэрхүү артистууд яг монгол артистууд байдгүй. Яг одоо бол сүм цуглаан дээр маш олон зүйлүүд явагдаж байгаа. Хэлний хичээлүүд явагдаж байна. Дөрөвд өдөр ихэд 2 төрлийн анги хичээлж байгаа. Цоошин бас хэл зүүн нэлээд гайгүй төвшөнд байж байгаа. Бүтэн сая өдөр хичээл явж байгаа. Мэдээж хэрэг бас сард нэг удаа бид нар бас хүнсний үйлчлэл гэж байж байгаа. Яг тэгвэл үнэхээр ингээд хөрөгчөндөө тий гэртээ ямар ч хоол үзгүй өөр хүүхдээгээ тэжээт хэцүү хүмүүс байж штэ ажил төрөлгүй. Тийм хүмүүст бас тусламжгээ бид нар бас хүнс ийм зүйлүүд байж байгаа. Яг тэгвэл бид нар хажууд байгаа хүмүүс маань хоолгүй яхад бид нар зөвөр сууж болохгүй штэ. Хайртай гэчээд хоолгүй сууж байгааг хараа сууж яах гэж яах вэ? Яа зөвөр яг тиймэрхүү зүйлүүд болж байгаа. Ихэнхдээ л яагаад хүмүүс ирдэг вэ гэхээр магадгүй хэл сурахын тулд ирдэг баг. Гэхдээ энд ирж байгаа сүм дээр ирж байгаа хүмүүс зүгээр л юм хаагаад ирж байгаа гэж би тэгж бодож чадахгүй байгаа. Яг тэгвэл тэр хүмүүсийн зүрх сэтгэлд бурхан бас хүрсэн өөрийгөө байдаг гэдгээ ямар нэгэн байдлаар мэдүүлсэн учраас хүмүүс бурханыг хайж байгаа гэж би итгэж байгаа. Энэ зөвхөн монголчуудад биш. Манай цуглаанд 50 гаруй үндэснүүд байдаг гэж байгаа. Цуглаан маань болохоор 2 хэл дээр явагддаг. Швед, англи 2 хэл дээр. Тэгээд бусад өөр хэлтнүүд чинь ихэнх орны хүмүүс ер нь англи хэлтэй. Англи хэлгүй хүмүүс бас цөөхөн орныхан байж байгаа. Тэрэн дотор манайхан байдаг. Тэгээд шведчний хичээл зааж байгаа. Мэдээж англи хэлтэй хүмүүс ч гэсэн шведээс сурах хэрэгтэй. Тэгээд энэ бүх шведээс сурах хэрэгтэй хүмүүс зориулагдсан хичээлтэй сургалтууд нь манай монголчууд маш идэвхтэй шүү. Яг гэвэл тий өнөөдөр шведээс сурахгүй яг гадуур явхад хэцүү шнэ англиар ойлголцохгүй. Тэгээд л нэг мэдсэн чи сургалт маань ихэнх ер нь тэгээ сурагчд маань монголчууд болсон байж байгаа. Дахиад нөгөө нэг ногоо нам одоо Густав Фридолины ногоо нам болохоор тэрэнд нэг түрк хүн байдаг. Тэр хүн болохоор энэ швед чинь өөрөө хөдөлмөрийн цагаач гэж 2-3 удаа авч ясан байхгүй юу? Тэгээд тэр туршлаган дээрээсээ үндэслээд мань нөхдүүд ингээд одоо биднэрт хөдөлмөрийн зах зээл дээр их хэмжээний юм зай завсар гарах нэ, олон хүмүүс тэтгэвртэй гарах нэ. Энийг одоо яаж нөхөх юм бэ? Гингүүтээ энд ингээд оргонол хүссэн байгаа, шийдвэрээ авч чадаагүй байгаа, асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй нэлээд олон жил болцсон хүмүүс тэгээд ингээд хараар ч юм уу цагаанаар ч юм уу татвараа ингээд төлөөд ажиллаж байгаа энэ хүмүүсийг ерөөсөө нийгэм рүү оруулах боломжийг нь олгоё гэд тэгээ хэрэг хин нэгэн ажиллаа хийж байгаа бол оргонол хүссэн байсан ч гэсэн ажил хөдөлмөрийн гэрээгээр 21 нас хүртэлх хүүхдтэйгээ гэр бүлтэйгээ амьдарч болно гэсэн хөдөлмөрийн гэрээний дагуу орж ирж тэр боломж нь гарч ирсэн. Тэгээд үүнээс хойш бол бид нар одоо яг тийм албан ёсоор Монголын шивэд дэх Монголын нийгэмлэг гэж ярих юм бол их хэмжээний дөрөөс би болоод энэ болоод баталгаатай биш тоо болдоо. Гэхдээ болоод их хэмжээний монголчууд оршин суух эрхтэйгээр статустайгаар орж ирсэн. Энэ дээр урд нь нэг үзэгддэггүй байсан нэг зүйл гэвэл зүүн Европт ажиллаж амьдарч байсан монголчууд нөгөө travel гээд 5 жилийнхээ ажлынхаа гэрээг гараад ирэнгүүт тэд нар орж ирж бас одоо өөр бас бидний үзэгдэж мэдээгүй байсан шинэ нөхцлүүд орж ирсэн. За ингээд 2008 2012 оноос хойш нөгөө одоо орчуулагчийнхаа зүгээс харах юм бол хулгайн орчуулга эрс багасаад ирж байгаа юм. Би 11 сард Монгол яваад ирсэн. Монголд байгаа за залуучуудын одоо харилцааны соёл за дээрээс нь тэр нөгөө характер за тэгээд тэр амархан стресстэй амархан оруулдаг бие барьдаг. Тиймэрхүү талууд манай монгол залуучуудад нэлээд ажилладаг. Зүгээр альва улсын хөгжил гэдэг юм уу тухайн улсын нүүр царай нь ерөөсөө боловсролын төвшин байгаа. Тийм учраас би бол эндээс одоо шведийн одоо хэлний одоо англи хэлийг бол одоо 0-осоо бараг одоо хамгийн хөгшин хэд хүртэл байна. Тэр болтлоо ярьж чинь тий. Одоо тэр болон зүгээр тийм оюунлаг хөгжлүүдийн илүү төлхөө оруулал
тий. Тэрнээс нь хулбарлаж авал тэгтээ тэргүй оюунлог хүмүүс чинь алиаг бий болгохдоо хурдан тий зөвөр тийм яаж хийх үг гэдгийг мэднэ. Тийм учраас материалыг гэхээсээ илүү оюунлог зүйлүүдээс нь суралцвал илүү үр дүнтэй байх л гэж боддог шүү дээ. За мэдээч хэрэг бас би тэгсэн гэж яриад явд байдгүй л дээ. Тийм. Гэхдээ бодоод анх ирснээсээ хойш одоо монголчууд ирсэн байхад бол швед хэл үзэх ерөөсөө шаардлагагүй. Нэгдүгээр энд үлдэхгүй, хоёрдугаар швед хэлээр зөвхөн шведүүд л ярьдаг. Түгээмэл хэл биш гэдэг утгаар хүмүүс харьцдаг, швед хэлийг үздэггүй байлаа. Хоёрдугаарт бол дөнгөж ирсэн хүмүүс бол зөвхөн одоо нэг цагаачлалын амжиргаагаар амжирах бэлэнчлэг сэтгэлгээтэй байсан бол тэр байдалд би арай өөрөөр хандсан. Тодорхой хэмжээний орос англи хэлний мэдлэгтэй байсан гэр бүлийн хүмүүжил, эгч нарын хүмүүжил бол энэ дээр маш том нөлөөлөг болсон. Дээр нь бол эренгүүтээ би ажил хийх нь маш чухал юм аа. Энд бол зүгээр сууж ерөөсөө болохгүй гэдэг утгаараа анх эрэхтэй л одоо хүмүүс одоо машин дачигдаад ирлээ гэдэг байсан бол би Берлингээс онгоцоор нисээд ирлээ гэж хэлээд цагаачдын хамтлагчдын гайхшрыг төрүүлээд монголчууд ч бас онгоцоор нисж ирдэг юм уу гэж бүр ам асууж байсан. Тэрний дараа бол 14 хоноод ажилд орж илаа. Анхны ажлуудад мэдээж хөдөө амьдарч байсан учраас байж байгаа газараас маань 40 км-ийн зайтай ажил байсан. Тэнд очихын тулд эхний 7 хоног бол алхаж явдаг байсан. Өглөө ажилдаа очиод алхаад эхний өдөр 200 кроны цалин авчаад байгаагүй их мөнгө авсан юм шиг баярлж хөөрөл гүйжээс уял саяхан юм шиг санагдаж байна. За тэрний дараа бас л цагаачийн амьдрал, хараар амьдрах амьдрал, ажил болтохгүй байх амьдрал бүхэл замыг тулсан. Хүүхдээс өглөө цэцэрлэгт нүгэн 6 цагт босоод өдрийнхөө хоолыг бэлдэж сүнхэндээ ээж аваад ажил хайгаад бүх газруудаар ороод явах энэ бол байсан л асуудал. 2006 онд бас л анхны монголчууд энийг анх амьдрах хэрэг гэдэг зүйлийг авчлаа. Тэрнээс хойш бизнес үйл ажиллагаагаа эхэлсэн дээ. Эхэлснээс хойш мэдээж цэвэрлэгээний ажил эхэлсэн. Ажиллаа хийдэг байлаа, өөрсдөө гүгээд явдаг байлаа. Өдрийн 4-5 цаг, 6-7 цагаар өөрсдөө бүх ажиллаа хийгээд гүйдэг байсан. Тэрний дараагаас монголчуудын ачаа тийш цэвэрлэх ажлыг бас хийж байлаа. 3-4 жил хийсэн. Одоо ч үргэлжлүүлээд гарын хэлбэрээр одоо үргэлжлүүлээд хийж байна. Тэгээд рестораны чиглэлээр, сушины чиглэлээр ажиллаж эхэлсэн дээ. Тэрний хажуугаар бас барилгын чиглэлээр байнга ажиллаж байсан энэ хугацаанд. Анх бүх юм мэдэхгүй байсан учраас өөрөө бүгдийг уншиж ойлгож мэдхийн тулд бүгдийг уншихаж үзэх хэрэг гардаг учраас зайлшгүй хэлний шаардлага бол гардаг. Гэхдээ л тэр үед бид нар байнга л Түнэл бам пеналтогоор явдаг байсан учраас тэр цагийг ашиглаж хэл үзэх бол маш чухал юм аа гэдгийг бол бодчихсон, мэдэрчээсэн учраас бол байнга л номоо өртөлж явдаг байсан да. За байлгүй яг мэдээч хэрэг хамтарч ажиллаж байгаа хүмүүс бие биенээсээ асуу зөвлөд бол зөндөө байна. Гэхдээ л ер нь хамгийн гол амжилтанд хүрэх юм зөвлөдөд тууштай байх. Бүгдийг өөр заавал бие дааж болж гэнэ үү болохгүй байна уу гэдгийг нэгтэлж үзэж явах шаардлагатай. Бидний нэг баримтлагдаг зарчим бол чи ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд тэрийг заавал чаддаг байх хэрэгтэй. Өөрөө заавал хийж үзсэн байх хэрэгтэй. Шинэ чи шал угааж үзээгүй, журлан угааж үзээгүй, цонх угааж үзээгүй гэж чи цэвэрлэгээний компани яаж эхлэх үү гэдэг бас асуудал байна тийм ээ. Өөрөө тэр зовлон мэдээгүй байжж чи ингэж ажиллах хэрэгтэй, тэгж ажиллах хэрэгтэй гэж хүнийг бас хэлээд байх хэцүү л дээ. Одооны ажиллаж байгаа хүүхнүүд маань бас зарим нь мэддэг байх би ярьж л байсан яаж ажиллаж байсан. Зарим нь бол мэддэггүй л байх. Одоо тэг ингэж хэлээд заавар өгөөд сууж идэх юм шиг сандаг байх. Гэхдээ бид нар бол энэ 2006 оноос бараг 10 жил бол энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр бүх үйл ажиллагаа, бүх процессыг бол гараараа хийж эхэлж байсан. Мэдээж хэрэг энэ дээр бол бас л нөгөө хуучны хэдүүд маань тусал дэмжих юм уу асуу зөвлөх мэдхгүйгээсээ мэдээлэл авах тийм ээ. Одоо жишээ нь эдийн засаг захиргаа индикаторт яаж харьцах уу гэдэг асуудлаар хүртэл асуух юм зөндөө байна. Үнэхээр тус дэм болж байсан хүмүүс байлгүй яг орчуулагч үлзий маань байна. Бид хоёр ч одоо анх л ингэж хий тэгэж хий тэрийг хамт явъя бид хоёр хамт анх цэвэрлэгээ хийжсэн хүмүүс шүү дээ бас. Тэгээд л одоо ийм үйл ажиллагааг хамтдаа явуулъя, ийм юм хийвэл монголчуудаа гүн гоё юм даа гэдэг асуудлыг маш их ярьдаг гэсэн юм шүү дээ. Анхны ирсэн жил бол бас хэцүү шүү дээ. Ер нь бол тэгэл анх бол одоо бас их л гоё юм мөрөөдөж гэдэг юм уу. Одоо үнэх гоё газар л байна гэж ирж байсан. Тэгээд анх бол бас ажилгүй байсан, хэцүү байсан, гэр орноосоо холдоод ирсэн байсан. Бас энд бас ах トゥ нар гэж бол бас байхгүйсэн. Тийм учраас бол нөгөө өөрөө бас явж ажил төрлөө олж амьдрахын эрхэнд бас ажил төрлөө олж өөрөө ажиллаа хийх ийм шугамар явж байсан учраас бол эхний удаад бол одоо буцчих юмсан үнэхээр хэцүүч байлмаар чи үе одоо зөндөө байсан.
хол хойшхноо ч юм уу одоо юу гэдэг мод зод тийм юм байдаг бол очиж бас ашигрмаар ч юм шиг тийм хэцүү үед бас байсан шүү. Тэгээд тэгтээ яхаа гайгүй тэгэл нэг хэсэгтээ явж байгаа дасаал хүн хаа ажилдаа болоод ирэхээр бас арай өөр болчихж байгаа юм л та. Ажилдаа болно өдөр тутмын ажилдаа болчихж байгаа ажилдаа явна. Ороодоо гэртээ өрөөдөр нь хоолундаа идчихэл амраал маргааш бас л мөн ялгаагүй ажилдаа яваад ирэхээр бас хүний сэтгэл санаа өдөр ирэх тусам бас арай өөрчлөгдөд тэгэл ингээл бас энэ тэгтээ дасчихж байгаа юм л та. Тэгээ сайхан болчихж. Одоо бол нэг үе явах юм бол нэлээд хөөчрсөн байж шүү дээ одоо бол. Сүүлийн хэдэн жил манайхан одоо төрийн бас байгууллагууд сайн дурын үйл ажиллагаануудыг аягүй хийж байгаа. Суурин өвчлөлтөд олцоод болохоор манад хэрэгжүүлчих юмэр санаанууд аягүй их байдаг.